Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Vegetables as medicine буюу энэ бол хүнсийн ногоос үгийг хөтлөө явуулдаг даваадаш байна. Та бүхэн намайг даагийн гэж дуудаж болно. За энэ удаагийнхаа бичлэгээр фотосинтезийн процесс явуулж байгаа ургамлын навч чухам яагаад ногоон өнгөтэй байдаг талаар мэдээллийг хүргэхээр бэлтлээ. За энэ бичлэгийг хийхээс өмнө ойр дотны хүмүүс болон найз нөхдөсөө энэ талаар асуусан боловч тэд үнэн зөв хариултыг бол өгч чадахгүй байсан. За ийм учраас энэ мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Ургамал нарны гэрлийн энерги, агаар дах нүүрс хүчлийн хий, усыг ашиглан нүүрс ус үйлдвэрлэх процессыг фотосинтезийн процесс гэдэг. За энэ процессээр бий болсон нүүрс усыг ашиглан ургамал өөрийн бие бүтээх мөн өөрт шаардлагатай энергийн их үүсвэр болгон ашигладаг байгаа. Фотосинтезийн процессын энерги их үүсвэр болдог нарны гэрэл нь долгионлог болон бөөнлөг чанартай байдгийг та бүхэн дунд сургуулийн физикийн хичээлээр үзсэн байх. За нарны гэрлийг шилэн призмээр тусгахад нарны гэрлийг бүтээж байсан өнгө өнгийн гэрлүүдийн долгионы урт нь өөр учраас шилэн призмээр тусан гарах угарлын өнцгүүд нь өөр байдаг учраас шилэн призмийн арт талд өнгө өнгийн гэрлүүд бол дараалан тусч харагддаг. За энэ үзэгдэл нь нарны гэрэл нь өнгө өнгийн гэрлүүдээс тогтсон болохыг бидэнд харуулж байгаа юм. За нартай үед бороо ороход солонго татдгийг та бүхэн сайн мэднэ. За энэ үзэгдэл мөн нарны гэрэл нь өнгө өнгийн гэрлүүдээс тогтдог болохыг бидэнд харуулж байгаа юм. За борооны туслууд нь шилэн призмийн үргийг үүсгэсэн гэж үзэж болно. За нарны гэрлийн тухай монгол хэлээр гардаг гэж юу вэ гэсэн сууг байдаг. Энэ талаар та бүхэн илүү нарийн мэдээллийг аваарай. За энэхүү бид нарны гэрэл нь өнгө өнгийн гэрлүүдээс бүрддэг болохыг эргэн санацгаалаа. За эдгээр өнгө өнгийн гэрлүүд нь хоорондоо холилдсны улмаас нарны гэрэл нь бидний нүдэнд өнгөгүй болж харагддаг байх нэ. За эдгээр өнгө өнгийн гэрлүүдээс хөх, улаан, ногоон өнгийг гэрлийн үндсэн 3 өнгө гэж нэрлэдэг. За энэ үндсэн 3 өнгөөс фотосинтезийн процесст улаан хөх өнгө ихээр бол ашиглагддаг. За ногоон өнгө бол огт ашиглагддаггүй биш, маш бага хэмжээгээр ашиглагддаг. За ингээд фотосинтезийн процесс ашиглагдаагүй ногоон өнгө ургамлын навчин дээр буцаж ойх эсвэл ургамлын навчийг нэвтлэн гардаг. За ийм учраас фотосинтезийн процесс явуулж байгаа бүх ургамлын навч нь бидний нүдэнд ногоон өнгөтэй харагддаг байх нэ. За ийхүү бид ургамлын навч яагаад ногоон өнгөтэй байдаг талаар ойлгож мэдэж авцгаалаа. За энэ удаагийнхаа бичлэгийг үүгээр өндөрлөж байна. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баярлалаа.